Сайн байцгаана үзэгчдээ, баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн нэгэн шин дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Хөдөө орон нутагт хөөсөн цэрх хавтангийн анхны үйлдвэр Орхон аймагт байгуулагдсан байна. Хуримт Стар компани байгуулагдсанаар Орхон аймагт байгаа барилгын компаниуд тээвэрлэлтийн зардлаа хэмнэж орон нутаг дахь үйлдвэрээс хөөсөн цэрх хавтангаа нийлүүлэх боломж бүрдсэн байна. Ингээд Хуримт Стар компани хөөсөн цэрх хавтангийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцъя. Барилгын салбар орон нутагт ч эрчимтэй хөгжиж, аймаг бүрт мянган айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа энэ үед барилгын материалын эрэлт хэрэгцээ ч өндөр байна. Орхон аймгийн хувьд барилгын ажил эд явагдаж байна. Барилгын салбарт гол хэрэглэх дулаалгын хөөсөн цэрх хавтангийн хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэгчид дотоодоос хангах бүрэн боломжтой болжээ. Орон нутгийн анхны хөөсөн цэрх хавтангийн үйлдвэр Орхон аймагт нэрэгдсэн байна. Хуримт Стар компани нь 2012 онд хөөсөн цэрх хавтангийн үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад нийлүүлэхээс гадна Булган, Хөвсгөл аймгийн барилгын компаниудад хөөсөн цэрх хавтангаа захиалгаар нийлүүлдэг болжээ. Манай Хуримт Стар компани нь 3 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Орхон аймагт анхны хөөсөн цэрх хавтангийн үйлдвэр болж байна. Тэгээд манай компани нь орон нутгийнхаа барилга байгууламжийн хөөсөн цэрх хавтанг бүрэн хангах 100% хангах зорилготойгоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж игдэрсээр ерөнхий бүх орон нутагт баригдаж байгаа байгууллагуудтайгаа хамтран ажиллаж гэрээ байгуулж хөөсөн цэргээр хангаж байна. Манай компани анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ JICA-гийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. JICA төсөлд хамрагдсанаар бол манай компани нь анх үйл ажиллагаагаа эхлэх боломжийг олж авсан. JICA төсөл маань байгаль дээлтэй бүтээгдэхүүнийг дэмжиж төслийг олгодог байгаа. Манайх энэ төсөлд нийцэж дулаан алдагдлыг хэмнэх нүүрсийг багасгах зорилгоор дулаалгын чанартай хөөсөн цэрэг үйлдвэрлэж эхэлсэн. Хуримт Стар компани хувьд жилдээ 20 мянган метр куб хөөсөн цэрх хавтан үйлдвэрлэж байна. Гэхдээ хүчин чадал өндөртэй ч гэсэн захиалагч байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаамаа. Хавтан бол дулаалгын болон гадна фасад тэгээд кубтэй 10-аас 50 кг хүртэлх хэмжээгээр үйлдвэрлэж байна. Яг одоогоор Сэлэнг аймаг, Орхон, тэгээд Хөвсгөл, Булган аймагуудыг бүрэн хэрэгцээгээр нь хангах зорилготойгоор ажиллаж байгаа. Яг үйлдвэрлэлийн гүйцэтгэх чадвар нь 100% процесстэй явагдах хэрэгтэй одоогоор бас гүйцэд бас ажиллаж чадахгүй байна. Энэ чиглэлээр орон нутгийн маань удирдлагуудаас дэмжиж ажиллах юм бол бид нар бүрэн гүйц 100%-аар ажиллаж чадах юм бол Улаанбаатарын үнээр бид замын зардлыг хэмнэж эндээ үйлдвэрлэхээс бүрэн хүчин чадалтай байгаамаа. Хуримт Стар компани хувьд гол түүхийдээ Улаанбаатар хотоос нийлүүлж байна. Дулаалгын хөөсөн цэрх хавтангаа захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсч нийлүүлдэг. Хөөсөн цэрх хавтангийн үйлдвэр ажиллаж эхэлснээр 10 хүн ажлын байртай болсон байна. Энэ үйлдвэрт ажиллаа 3 жил болж байна. Манай үйлдвэр нэгдээд 3 жил болж байгаа. Улаанбаатар хотоос түүхийд дарж хөөсөн цэрэг хийдэг. Хөөсөн цэрэг ихний шат амжилт нь болохоор дутуу хөөлгөн эсгэгчин дээрээ дутуу хөөлгөөд хатааж агаад 1 хоног хатаагаад тэгээд хөвлөгч хүч нарыг хөвлж гаргадаг байгаа. Өдөрт 80-аас 100 куб гаргана. Тэгээд Эрдэнэ хотын бүх барилгуудыг хөөсөн цэрэг хангаж байгаа. Манайх болохоор захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсч гаргана. Өөрсдөө тээврээр хүргэж өгдөг байгаа. Компаниуд ойролцоогоор ихэнхдээ 10 см, 15, гадна фасад болохоор 15, тэгээд 10 см зузаантай авдаг. Энэ галж чаддгүй материалаар хийгдэж байгаа хөөсөн цэр. Бидний хийж байгаа хөөсөн цэр хавтан дулаан алддаггүй, гал тэсвэртэй,
Тэгээд нягтдаа ийм хөөсөнцөр үйлдвэрлэж байгаадаа бид нэр баяртай байдаг. Орхон аймагт хөөсөнцөр дулаалгын хавтангийн үйлдвэр байгуулагдсанаар барилгын компаниуд Улаанбаатар хотоос хөөсөнцөр хавтан захиалга биш орон нутгийн үйлдвэрлэгчээ сонгож байна. Ингэснээр тээвэрлэлтийн зардлаа хэмнээд зогсохгүй. Дотоодын үйлдвэрлэгчид харилцан ашигтай хамтран ажиллах болжээ. Хуримт Стар компани Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй чанар стандартын дагуу төрөл бүрийн нэгтрэлтэй галт тэсвэртэй хөөсөнцөр хавтанг чанарын өндөр түвшинд захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэж байна. Эдгээр дулаалгын хавтангууд нь галт тэсвэртэй гэдгээрээ онцгой давуу талтай юм. Хөөсөнцөр дулаалгын хавтангийн давуу тал ихэ. Дуу дулаан тусгаарлалт сайтай, галыг дэмжидгүй, жинхэнэ нэгтрэл сайтай, хааны зузаан нэнгэрч, материал хэмнэх боломжтой. Хурдан хугацаанд их талбайд угсралт хийх боломжтой, чиг усанд тэсвэртэй, орчин үеийн шилдэг технологи эрүүл мэндэд хор нөлөөгүй юм аа. За манай компани нь бол стандартад нийцсэн одоо барилга байгууламжийн тохирлын гэрчилгээ олгодог. Энэ стандартад нь одоо 100% бол нийцсэн. Тэгээд байгальдаа ээлтэй ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бас онцлогтой байгаамаа. Сүүлийн үед барилгын дулаалгад хөөсөнцөр хавтанг төлхөө ашигладаг болсон. Барилгын дулаалга нь барилгын дотор талд барих норматив температурыг гадагшлуулахгүй барих, барилгын гаднах хийс бүтээцээр алдагдуулахгүй тогтмол барих зорилттой юм а. Барилгын гадна хананд хийгдэж байгаа дулаалгын хөөсөнцрийн зузаан нь ихэнхдээ 10-аас 12 см байна. Гэхдээ нэг тасаар шалтгаалаад үнэ нь өөрөө. Бусад дулаалгын материалуудтай харьцуулахад үнэ хямд, чулуун болон ноосон дулаалгын материал шиг өнгөлгөөний хавтан тоосох зэргийг хэрэглэх шаардлагагүй. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нийслэл Улаанбаатар хотод олноороо үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн орон нутагт тэр бүр байдаггүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд ихэнхдээ нийслэлээс дулаалгын материалаа татдаг байна. Харин Орхон аймгийн үйлдвэрлэгчид орон нутагтаа үйлдвэрлэл явуулж аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлж байна. Хуримт Стар компанийн хувьд хангаан бүсийн барилгын компаниудыг дулаалгын хөөсөнцөр хавтангаар хангах бүрэн боломжтой. Харин Орхон аймагт захиалагч байгууллагада өөрийн унаагаар түргэн шуурхаа хүргэж өгч үйлчилдэг байна. Хамгийн гол нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд тухайн орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж хамтран ажиллах шаардлагатай. Мэдээж хамгийн чанартай бүтээгдэхүүнийг сонгох зах зээлийн зарчим. Тиймээс үйлдвэрлэгчид үйл ажиллагаанд шинжилэл хийж хамгийн сайн чанартай дулаалгын хөөсөнцөр хавтаг үйлдвэрлэхээр зорио ажиллаж байна. Тэгээд цаашид үйлдвэрээ бид бас хурдан одоо богино хэмжээнд томруулж тэгээд үйлчлэгээгээ сайжруулах өшөө хурдцтайгаар ихийг одоо үйлдвэрлэж гаргах зорилготойгоор одоо орон нутгаас дэмжлэг одоо авахыг маш их хүсэж ажиллаж байдаг. Ийхүү дулаалгын хөөсөнцөр хавтанг орон нутгийн үйлдвэрлэгчид үйлдвэрлээд зогсохгүй. Аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтанд тэр хэрээр хувь нэмрээ оруулж байна. Хуримт Стар компани цаашдаж барилгын салбарт гарсан шинэ технологиг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж хөдөө орон нутагтаа чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхээр зорио ажиллаж байна. Харин Хуримт Стар компани хэдийн зорилго бол үйлдвэрлэлээ өргөжүүлж хүчин чадлаа нэмээд зогсохгүй. Сэндвичийн хавтан үйлдвэрлэхээр зорж байна. Хаана үндэсний үйлдвэрлэгч ажиллаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэнд баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг ажиллах болно. Бид энэ удаа орон нутгийн анхны хөөсөнцөр дулаалгын хавтан үйлдвэрлэгч Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй Хуримт Стар компанийг онцлон танилцууллаа.